Hi everyone, сайн байцгаана уу? Намайг Бани гэдэг миний YouTube channel Тавтай Марал. За өнөөдөр бүгдээрээ жоохон сериусны topic ярина. Яг энэ topic-ийг миний судалгаагаар харахаар нэг их хүмүүс нээлттэй ярьдаг байдаг болохоор би бас нэг дэндүү нэг сериусны биш та. Яг бол би энэ topic-ийн тухай, энэ сэдвийн тухай хүмүүс илүү их ярьж байхын чөлөөтэй ярьж байхын юу айгүй чухал гэж би бодож байна. Ягаад гэвэл энэ сэдвийн тухай юу аймаг их шүүмжлэл байдаг болохоор хүмүүс юу ярахаас айж байгаа болохоор мэдээж хүмүүс одоо юу гэж бодох нь шүүмжлэл тэгээд иймэрдүү асуудал гарсан үед тэгээд юу н бас тусалцаа авах зөвлөгөө авахд юу н айгүй хэцүү байдгийг би бол анзаарсан. Тийм болохоор бас нэг дэндүү сериусны биш гэхдээ бас өөрийнх нь туулсан зүйлээсээ юу н өөрийнхөө харж ажигласан зүйлээсээ би юу н бас хуваалцаж охид бүсгүүчүүдтэй зөвлөгөө өгмөр байна. За тэгээд энийг нэг охтын яриа гэж зүгээр би сэтвэлчээ заяа. Тэгээ энэ одоос миний series би одоо болох юм уугүй мэдэхгүй ямар ч гэсэн охтын яриа гэд нэрлэлчээ ер нь охид бүсгүүчүүдэд техникэн тохиолдог зүйлүүд. За өнөөдөр юу ярих гээд байгаа вэ гэхлээр ямар нэгэн хүн нэг залуу ч юм уу эсвэл одоо өмнөх экс ч юм уу, найз залуу ч юм уу, нөхөр ч юм уу, нүцэн зургийг чинь чиний зөвшөөрөлгүй хүмүүст одоо тараах эсвэл тараана гэж сүрдүүлэх тэгээд үүнээс гадна нүцэн зургаар зургаар чантай чамаар одоо хүсээгүй юм чинь одоо хийлгэх жишээлбэл одоо илүү их нүцэн зураг бичлэг одоо хийх ч юм уу эсвэл бол чамаас мөнгө авах ч юм уу тиймэрдүү зүйлүүдээс юу яаж сэргийлэх ёстой вэ? Одоо яаж өөрийгөө хамгаалах ёстой вэ? Тэгээ юу хийж болох вэ гэдгийг би ярмаар байна. Яг энэ сэдвийн тухай бичлэг хийхээр болсон бэ гэвэл 7 хоногийн өмнө бараг нэг 7 хоног хагас би нэг найзтайгаа ярьж байсан. Энэ найзтайгаа би ойр дээрээгүй. Тэгээд ярьж байгаад манай найз нэг хуучин экс нь нүцэн зураг эцэг их рүүний явуулна ч юм уу ер нь жоохон сүрдүүлсэн мөнгө өг гэж жоохон сүрдүүлсэн байгаа. Тэгээ би тэр үед нь наа хүндээ мөнгө явуулж болохгүй. Ягаад гэвэл чамаас дахиад дараа илүү мөнгө авахыг хүсэл байна. Тийм болохоор чи одоо гэд би манай найз өмнө ийм зүйлд өөрт нь болж байгаагүй болохоор яг юу хийхээ сайн мэдэхгүй байсан. Болохоор би шууд найздаа за одоо тэг гэж ерөн зөвлөгөө өгөөд тэгээд тэр залууг болиулсан. Дараа нь тэр орой би бодоод ерөн бодоод таахад нь штэ одоо би одоо 27 настай. Тэгээд энэ асуудлын тухай аваа experience-тэй болцсон байгаа даахгүй та тийм мэдлэгтэй болцсон байгаа. Би нэг нь өөрөө тэгэж ийм мэдлэгтэй болоё гэж би болоогүй. Би өөрийгөө хамгаалах гэж, өөрсдийнхээ найзуудаа хамгаалах гэж, ерөн ойр хавийн эмэгтэй хүмүүсүүдийг одоо бүсгүйчүүд охтуудыг хамгаалах гэж би нэг мэдсэн чи өөр амар мэдлэгтэй болсон. Тэгээ хоёрт анзаарсан юм заяа. Иймэрдүү зүйл намайг бараг 8 9 дугаар ангиас эхлээл ийм зүйлөө сонсч миний ойр хавийн хүмүүст болж байгаа маа гэдэг би охид бүсгүүчүүдэд болж байгааг би амар ойрхоноос мэдэрч ихэлсэн. Би багтаж гисэн манай ихчийн найзууд ч юм уу бас ийм юм тохиолдсон. Найз залуу нь найз залуугаасаа салхаас айгаад яг үгүй салчих юм бол нүцэн зургийг эцэг их рүүний явуулна, ажил төлөвлөрөөний явуулна бүх хүмүүст явуулна гэсэн тийм сүрдүүлэг ашигласан тийм би багасаа л юу анзаарч явж ирсэн. Зүгээр 10 жилийн одоо би ч 27-тай байхад одоо бүр амар солиотой сонсогч аахгүй 10 жил чинь би дөнгөж нэг 15, 16, 17 настай охин байж исэн мөртлөө бас хажуудаага ялгаагүй адилхан үеийнхээ охтуудтай бас найз залуу ч юм уу эсвэл бол нэг сонин багш ч юм уу эсвэл нэг том нэг танихгүй нэг уяраацсан нэг том ах ч юм уу нэг оюутан ах ч юм уу өөрийг нүцэн зургийн сүрдүүлсэн. By the way, that's child pornography заяа. Oh my god. That's like бүр 10 жилийн хүүхдүүдийн нүцэн зургийг хүчээр зураг авахад явуулж наад чинь бүр илүү том хэрэг болж байгаа юм заа. Тэгэл тухайн чинь томчууд нь дандаа тэгэж хэлдэг. Намайг 10 жил одоо юм хүүхдүүд ч гэсэн сошиал медиа дээр интернет мессеж бүр ичих нүргүй нүцгэн зураг мураг авч махуулаад дандаа тийм шүүмжлэлтэй байдаг гэсэн. Тэгэл тийм болохоор миний анзаарсан зүйл бол багаасаа ойр хавийн том хүмүүстэй ийм зүйлүүдийг ярьж болохгүй. Ягаад гэвэл энэ хүүхдийн буруу чи интернетээр байдаг тэгээд тухайн үед ойр хавийнхаа найзуудаа л хэлж болохоор тэгээ бас хамаагүй өөр охинд ч юм уу сайн найзтай хийж болохгүй намайг 10 жил дахаад нэг охины одоо жоохон нүцгэн зурагч юм. Нүцгэн зурагч гэжтэй зүгээр бэлхүүсээ зүгээр бандажтайгаа төсөгтэй байгаа зураг нь нэг тэнэг бандаас олоод сургуулаар дүүрэн цацагдсан. Тэгэл бүр одоо гомдож уйлах одоо уурлах хүн нь тэр охин байтал
хажуудаага охтууд нь өстэй амар шүүмжлэстэй яаж чадж байна гэл ер нь нэг тиймэрдүү байдалтай байсныг анзаарсан. Тухайн үед яг миний эм зүйлийг манай найз болж исэн болохоор би бол өөрийнхөө нэг амар сайн хүн гээгүй байна. Гэтэ би угаасаа би найзыгаа ямар хүн гэдгийг мэднэ. Мэдээж манай найз өөрөө ингэж явуулахгүй. Явуулсан ч who cares, хинт хамаатай юм. Тэр банд бол өөрөө ингээд тэр зургийг уцнаас нь хулгайлаад баг хүмүүс рүү явуулсан байгаа аахгүй да. Тэгэл 10 жил төгснөний дараа ингээд за бид нар одоо ингээд том хүмүүс болсон юм чинь илүү жоохон та нэг хүмүүцсэн байлгүй дээ гэж бодоход ингээд их сургуульд ороод ажилдаа гараад ингээд ялгаагүй одоо ийм асуудал ингээд болоо л байдаг. Тэгээд нэг хэцүү ингээд тэгээ бас нэг анзаарсан юм ингээд ийм зүйлүүд танихгүй хүн ингээд нүцэн зургаар чинь ингээд сүрдүүлж байгаа юм биш. Энэ дандаа таньдаг хүмүүс байдаг. Итгэдэг, найддаг хүнээс нь болж ийм нүцгэн зургууд олон нийтэд ингээд тараадаг гэдгийг би ингээд ойлгосон. Тэгээд хүний мууд дуртай хүмүүсүүд нь тэрийг ингээд шеэр хийгээл ингээд forward түгээл тийм зүйлүүдийг ер нь би ингээд багасаа их ингээд анзаарсан заяа. Иймэрдүү асуудал болоод ирэхэд би ингээд дандаа тэр охиныг, тэр бүсгүй хүнийг шүүмжлэхгүй хамгаалж сэтгэлийн одоо ингээд тайвшруулах чадсандаа би бол бахархдаг. Тэгээд үүнтэй адилхан ингээд чи яаж ийм зүйлэнд ингээд react хийж байгаатай чинь ялгаагүй хажуутайгаа хүмүүс чинь бас ингээд чамтай адилхан react хийх ёстой. Тэгээд бас ялгаагүй надад яг ийм зүйл тохиолж байхад би бол ингээд ойр хавийн найзууд, эгчнэр ингээд ээжтэй бол би бол үнэхээр их баярлаж, талархаж байсан. Ягаад гэвэл тухайд ингээд амар айцтай байхад намайг ингээд тайвшруулж ингээд зүгээрээ. Ер нь ингээд амар том зүйлийг ингээд надад ингээд жоохон амар жижигхэн миний зүгээр л амьдралын нэг амар жижигхэн нэг муухай хэсэг шиг л ингээд гэдгийг одоо сануулсанд бол би ингээд амар их баярлж байна. За, sorry дүнгээсээ бүр амар урт интро болчлоо. Эхний зүйл болно штэ. За ийм зүйлүүд бол ер нь хэр их болдоггүй одоо нүцэн зураг авах. Нүцэн зургийг одоо ингээд би бин рүү найз залуу руугаа ч юм уу, найз руугаа ч юм уу ингээд би бин рүү нөхөр руугаа ч юм уу ингээд хуваалцах нь ер нь хэр их байдаг вэ? Тэгэхээр бүгдээрээ зүгээр түүхийг бүгдээрээ харж эхлэе. За хүмүүс юмаа мэдхгүй болохоор тэр мэдхгүй юмнасаа их айдаг. Тийм болохоор тэр айж байгаа зүйлээ судалж ойлгох нь айгүй их чухал. 10 жил тахад жоохон байхад тохоод бол ихэнх одоо том хүмүүсүүдийн ярьдаг зүйл ингээл одоо энэ охтууд ч ястай амар, одоо энэ хүүхдүүд ч ястай амар шалтан ичихгүй зураг мураг ингээ авдаг. Миний үед тийм зураг би ингэдэггүй байсан. Миний үеийн бүх охид ингээ залуучууд ингэж тэгдэггүй байсан. За тийм аргумент бол надад тийм аргумент сонсохоор надад үнэн тэнэг аргумент. Нэгт заяа одоо нүцгэн зураг шеэрлэн нүцгэн зураг ингээд олон нийтэд байна гэдэг бол энэ бол тийм ерөөсөө шин зүйл биш заяа. Энэ бол ерөөсөө шин зүйл биш. За энээр англиар одоо нүцгэн зураг явуулах одоо тийм халуухан одоо мессежээр явуулах одоо sexting гэж одоо хийн заяа. Sexting гэдэг үг одоо sex texting гэдэг утгатай үг заяа. Sexting гэж нэрлэлсэн байгаа. За утас интернет гарахаас өмнө ингээл хосууд би бин рүү хоол дээр амьддаг байсан бол ингээл би бинруугаас ханд халуухан мессежээр явуулаад sexting хийгээл ингээ Polaroid зугаарчнастай хөөхөн lingerie гэдэртэй ч юм уу нүцгэн зураг мурга ахуулж байгаа тэгдэг байсан. Утас интернет байгаагүй үед хүмүүс тэгэж бин руугаа явуулдаг байсан. Энэ бол ингээд утас интернет гараад хүмүүс нэг гинт амир тэгэж нэг шинэ ингээд юм шинэ концепт юм бодол үүссэн зүйл биш. Энэ утас интернет болохоос өмнө л ийм зүйл ингэж явагддаг байсан тий загтлаар явуулах ч юм уу скол зураг аваад угаалгаа тэр зургаа явуулах ч юм уу угаасаа ийм зүйлүүд эртэн цаг үеэс болдог байсан. За бүр камер гарахаас өмнө бүсгүйчүүд залуучууд нүцгэн зургаа ингээ пейнт хийлгээд ингээ зурулдаг байсан. Тийм тухайн үед ингээ зурдаг лайсан болохоор тэрийг нь урлаг гэж нэрлэлсэн болохоос яг та нар зүгээр логикоор бодох юм бол энэ хүн зүгээр нүцгэн зургаа даруулж байгаатай ялгаагүй. Ингээд бүх зүйлүүд хувьсж байгааг ингээд харахад энэ бас энэ sexting гэдэг нүцэн зургийг одоо share хийх гэдэг зүйл бас ингээл ялгаагүй хувьсж байгаа аахгүй да. Тэгээд би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ингээд нүцгэн зураг ахуулах гэдэг зүйл бол тийм шин зүйл бол биш. Нэг одоогийн хүүхдүүд нэг амар болцсон гэдээ бол байгаа зүйл бол биш. Энэ угаасаа л байсан зүйл заяа. За зүгээр нэг жишээ ярил л да. Agnes Sorel гээд хаан Чарльзын хиддэг хаан билээ. Чарльзын хатагтай өөрийнхөө
зүүн хөхөндөө амар дуртай байсан. Өөрхөн тэр зүүн хөхөө ингээ бүр айгүй гоё хөөрхөн хөх гэж боддог байсан. Тэгээд ингээд дандаа ингээд палажа даашинцаа ингээ зүүн хөхөө ингээ гаргасан дандаа палаж өмсөж явдаг. Тэгээд ингээ бүх зурган дээр нь зурсан зургууд нь ингээ зүүн хөхөө гаргасан зургууд. Гэтэ зүгээр одоо та нар зүгээр логикоор зүгээр бодонгуудаа. Бид нар одоо ингээл өөр хайда ингээл өөрсдөө хөөрхөн харагдаас өөстө хөөрхөн амартай шүү, хөөрхөн уралтай шүү. Миний өстө гоё ингээл бид нар зураг селфи авдаг штэ. Тэрнтэй ялгаагүй яга миний хөх амир хөөрхөн байна гэж бас зураг авахулж болдоггүй юм те. Тэгээ би энүүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ингээ ямар нэгэн хүнтэй яах гэж нүцэн зураг авахулсан, яагаад ингэж тэгж байгаа. Чааш өөрийгөө л одоо ийм байдалд оруулчлаа гэл нэг тийм илүү зүйлүүл гарах юм бол ерөөсөө тэр үгийг бити ерөөсөө хүлээж ав. Тэр хүн нүцэн зураг авахулдаг юм байлгүй. Тэр бол өөрийнх нь хүний угаас л дур зүйл. Зөндөө хүмүүс бас нүцэн зураг авахуулаад зүг зүгээр бас байгаа л болоо л нь штэ. Энэ их амар нэг тэг хүмүүсийн ихэнх хүмүүс ингээл чи нүцэн зураг авахулсан болохоор нэг чиний буруу like чиний буруу биш. Чиний зөвшөөрөлгүй хувийн зургийг чинь олон нийтэд тараасан хүн буруутай штэ. Нүцгэн зураг авахуулна ингээд жишээлэн ингээд зүйл бол ингээд одоо ингээд та нар баталгаатай ингээд та нар харж гэн. Энэ бол ерөөсөө шин зүйл биш. Ингээд чи ганцаараа энэ дэлхий дээр энэ ертөнцийн ганцаараа нүцгэн зураг авахулсан хүн биш. Тийм болохоор нүцгэн зураг авсандаа ерөөсөө битгий гимш заяа. Тэгээ би нэг саяхан нэг юм пост уншсан юм аа. Нэг сайн хүнтэй сууж шиг нэг муу хүнтэй суух гэж чичрээд байгаа зүйл бол алга гэхэд би бүр энийг анх ууштай бүр ингээд инээд хүрээд тэгээ яг бодонгууд ингээл нэрэл бид нар ингээл одоо иймэрдүү зүйлүүдэр болонгууд те надад одоо ийм юм тохиолдохгүй л өстой тохиолдно гэл би нэг амар чичрээд дайраал нэг амар нүцэн зураг аваад байгаа зүйл бол биш. Тухайн үед үнэхээр өстой би үнэхээр халуухан sexy like I look good өстой би сайхан харагдаж шүү гэж бодоод нүцэн зураг авахулсан. Хайртай итгэдэг найз залуудаа л ингээл явуулсан, нөхөртөө явуулсан те. Ийм зүйл. Тийм болохоор энэ бол ерөөсөө тийм тэр нүцгэн зураг авсан хүний бол ерөөсөө тийм буруу биш заяа. Бид нар өөрийн хувийн бодолтой байдаг, хувийн одоо карттай байдаг, хувийн одоо утастай байдагтай ялгаагүй та бас хувийн өөрийнх нь зурагтай байж болно. Та нүцгэн зураг авахулсан гэд заавалчгүй хүн бүхний одоо хуваалцах зүйл бол биш. Энэ бол таны хувийн өмчөө гэсэн үг тэр нүцгэн зураг. Таны зөвшөөрөлгүй нүцгэн зургийг чинь ингээд бусдад хуваалцсан бол тэр хүний л буруу. Би яагаад энэ дээр амар их сануулмаар байгаа вэ гэвэл иймэрдүү зүйл тохиолдоход заяа төшөөрөлгүй нүцэн зургийг ингээд хуваалцнаас гадна ингээд ямар нэгэн одоо бэлгийн дарамт ингээд авахд ерөн судалгаагаар харахад хамгийн түрүүнд дарамтыг хүртсэн хүн нөгөө хүнөө буруутгадаг гэж бодож байна. Үгүй хамгийн түрүүнд дарамтанд орсон хүн дандаа өөрийгөө буруутгадаг. Би ингээгүй байсан бол надад ийм юм тохиолдохгүй байх ч гэсэн юм уу. Би нүцэн зураг аваагүй байсан бол надад ийм юм тохиолдохгүй. Ингээд хамгийн түрүүнд өөрсдийгөө буруутгадаг. Үгүй та тухайн үедээ энэ хүндээ итгээл өөрийгөө аюулгүй байдалтай гэж бодоод гимгүү хийсэн зүйл. Яг үндэ нүцгэн зураг авна гэдэг бол яг ямар гим байгаа юм бэ? Ерөөсөө гим байхгүй штэ. Таны зөвшөөрөлгүй зургийг чинь явуулсан. Танд ямар нэгэн бэлгийн дарамт үзүүлсэн хүн энэ нэг зүйлийг одоо ингээ гимтэй болгочихж байгаа байхгүй юу та. Тэгэхээс бол яг зүгээр нүцгэн зураг гэдэг зүйл нарах юм бол энэ бол гимгүй зүйл. Ингээд гунигтай юм гэх юм бол дандаа иймэрдүү зүйлүүд ихэнхдээ ингээд бидний таньж мэддэг, одоо итгэдэг хүмүүс дандаа ийм гимтлийг одоо бидэрт үүсгдэг. Тэ бодоод үзэл та ямар ч танихгүй хүн ингээ нэг таньж мэдгүй хүн хэрэг нүцэн зураг явуулсан хүүхдэнстэй юу тэнхтэй байгаа зүгээр зайл гэж хэлнэ үсттэй. Тийм болохоор иймэрдүү одоо тийм нэг муустай ийм хорон санаатай хүмүүс бол те яаж чамайг өөртөө ингээ тэр хүмүүс өөрт чинь одоо итгүүлэх үү ингээ даатахтай болох уу чамайг ямар нэгэн өөрт нэг өртөө болгоод чиний бүр ингээ толгойг чинь айгүй их угаажж тэгэл ихэнхдээ ингээл үгүй энэ хүн надад ингээд өмнө ингээд хайртай намайг хайрладаг хүн. Үгүй ямар нэгэн хүн таны зөвшөөрөлгүй юм хийсэн бол яг үндэ бол танд хайргүй хүн, таныг хүндэлдэггүй хүн гэдэг та айгүй их сайн санах хэрэгтэй. За одоо яг ярьцгаая. Яг юу хийх хэрэгтэй вэ? Ер нь ямар нэгэн ийм зүйл болоход ингээд хүнд хэлэх дараал нь ер нь ингээд өөр адаг хамгийн түрүүнд ойр хавийн найзуудтай хэлдэг. Тэгээд ойр хавийн найзууд нь туслах тусламжаагаар туслана. Тэгээд туслаад болчвол окей, great. За тэгээд тусалж чадахгүй бол ойр хавийн хамаатан садны эгч нартэй хэлдэг. Ер нь дотно гэж бодсон одоо тийм нэг
ахмад хүндээ одоо хэлдэг. Яг эцэг их биш. Гэтэ нэг ихч мэгч ч юм уу, одоо нэг дуртай багш ч юм уу, нэг нэг ахмад их ч юм уу тийм хүмүүстэй хэлдэг. Тэгээд дараа нь эцэг ихтэй хэлдэг. Одоо ямар нэг хүн одоо нүцгэн зургийг чинь одоо би одоо олон нийтэд тавина шүү гэдэгтээ дандаа ашигладаг үгүүд нь миний анзаарсан бол эцэг их рүү чинь явуул шүү. Тэгээд энэ хүмүүс ихэж найзуудаа хэлээд, ах эгч нартай хэлээд тэгээд дараа нь эцэг ихтэй хэлдэг. За тэгээд эцэг ихтэй хэлсний дараа мэдээж цагдаа шүүх. Тэгээд ямар нэгэн одоо хүний эрхийг хамгаалсан, эмэгтэй хүний эрхийг одоо хамгаалсан ч юм уу тийм байгууллага. За найз нөхөдтэй хэллээ гэж бодъё заяа. За та өөрөө тэр одоо сонсож байгаа найз нь бол та одоо юу хийж болох вэ? Би бол одоо энэ позишнд бол амар их дөөх орсон байгаа. Иймэрдийн юм дээр найзын хуваар бол найз тэмчин битгий шүүмжил. Миний өмнө хэлжсэн чи яах гэж юм төтгөн зураг авах uuсан. Oh my god. Энэ ингээ та найздаа хэлж болох хамгийн буруу үг заяа. Одоо ингээд ийм зүйлд одоо тохиолдсон тусламж асуух, ийм зүйл одоо болсон гэдэг хэлэхдээ бол айгүйх айдаг, ичдэг. Зургийг явуулсан тэр одоо муу хүн яг энэ ичих айдсанд нь яг найдаж байгаа. Энэ хүнийг ичээж ээж тэр охиныг тэр бүсэг хүнийг ичээж ээж айлгаж ээж тэр зургийг явуулсан хүн хүссэн зүйлээ авна. Тийм үү та сайн найзын хуваар тайван байх хэрэгтэй. Ерөөсөө шүүмжилж болохгүй. Та хэрэг шүүмжилж байгаа бол та үнэхээр ганцаараа суугаад ерөн жоохон юм бод заяа. Юм бод. Энэ яах гэж зураг авахсан гэж бодож байгаа бол ой no. Айгуу буруу сэтгэж байгаа хүн заяа. За тэгээ найзын хуваар юу хийж болох вэ? За би зөвхөн хувийн experience-ээрээ ингээд ярих юм бол тухайн улсад байгаа хуулиа судалж эхлэнэ. Би бол ингээд намайг Тайванд байхад бол иймэрдүү одоо зүйлүүд их болж байсан. Тэгээ би Тайваны хуулиараа би одоо яг юу хийх бол мэднэ. Түүнтэй адилхан гэтээ ингээд ерөн бүх улс оронд одоо ямар нэгэн хувийн зүйлийг одоо ашигла танаас одоо мөнгө авах ч юм уу. Одоо тэр зүйлийг ч одоо англиар blackmail гэдэг нь шүү дээ. Би blackmail-ийг за монголоор юу гэдэг юм? Шантаж гэдэг юм байна. За би шинэ үг сурч авлаа. За энэ зүйл ч одоо ер нь одоо шантахыг одоо хэлдэг шүү дээ. Одоо айлгын сүрдүүлэх зүйл. Ястай. Тийм болохоор хамгийн түрүүнд хийх зүйл бол одоо ямар одоо шийтгэл одоо punishment одоо болох вэ гэдгийг одоо шалгах хэрэгтэй. Бүх улс оронд ийм шантаах, blackmailing бол хууль бус зүйл. Найз зөв трийг нь чи судлаад яг хэрэгтэй хэсгийг нь явуулаад найз руугаа явуул. Тэр найз чинь тэр өөрийг нь тэр зураг мургийн яасан гэж хүн рүү ингэж явуул цагдаа дуудана. Хууль нь ийм байна. Би бол буруу юм хийгээгүй гэж одоо хэлж болно. Тэгээ миний анзаарсан юм бол ингээд ер нь хоёр төрлийн ингээд зүйл байдаг. Ингээд ихэнхдээ энэ хүмүүс нүцгэн зургаар мөнгө эсвэл илүү одоо нүцгэн зураг борлуулахын төлөө ингээд тэгж асуудаг зүйл нь бол энэ хоёр зүйлээр байд юм билэ. Тэгэж одонгууд энэ хоёр зүйл хоёулаа хууль бус зүйл. Та нүцгэн зургаа хуваалцах нь хууль бус зүйл биш заяо. Таны зүгээр л айдас эцэн байдаас чинь одоо ашиглаж энэ хүн одоо хууль бус зүйл хийх гээд байгаа байхгүй да. Тийм болонгоо та нар тэр хуулийнхын зургийг ингээд скриншотоо тэр хүн рүү явуулаад одоо буцаагаал одоо эргүүлж айлгаж одоо сүрдүүлэх лахгүй да. Би бол чамд ингээд нүцгэн зураг явуулаад би бол буруу зүйл хийгээгүй. Чи харин одоо надад одоо намайг ингээд сүрдүүлж чи айл хэдийн буруу зүйл хийгээд эхэлсэн байна. Ийм үедээ та ингээд бүх зүйлүүдээ ингээд скриншот хийгээ, screen record хийгээд бүр бүх баталгаагаа ойлгоо. Ямар нэгэн хүн тань руу ийм мессеж явуулах юм бол чи ингэхгүй бол би ингэ шүү. Бүх зүйлүүдийн скриншотыг хийгээд хадгал. Зарим хүмүүс скриншот чинь хийгээ наад чи Photoshop ингээд янзлсан юм шүү. Тэгвэл бичлэг хий. Ингээд ааж агаад өөр нэг уцаар бичлэг хийгээ бүх мессежүүдээ ингээд харуулаа. Профайл дээр бүгдийг харуулаа. Тэгэж мессеж скриншот хий, бичлэг хий. Ингээд миний мэдэх хүн тохиолдсон юм ингээд ямар нэгэн залуу хоёлаа хамт байхад би ингээд бүх юм нь төлдөг байсан. Чамайг хоёлаа ийшээ аялж яхад би бүх юм чинь төлсөн. Энэ оройн хоолнд явуулах чинь бүх оройн хоолыг чинь би мөнгийг төлсөн. Гिचээд дараа нь ингээд ийм бүх миний төлсөн юм уу чи одоо надад өртөө чи надад өрөө өгөхгүй болвол гинт ингээд өр олгоод чи надад өрөө өгөхгүй болвол би чамайг цагдаад өгнө. Миний мөнгийг авсан гэж би чамайг цагдаад өгүүлмээргүй багвал нэг бол нүцгэн зургаа явуул эсвэл ингээд миний мөнгийг буцааж өг. Чи хэрэг миний мөнгийг буцааж өгөхгүй гэвэл би чиний нүцгэн зургийг чинь эцэг их рүү чинь явуулна. Олон нийтэд цацна гэдэг. За иймэрдүү зүйл бол ер нь амар олон болдог. Тэгээд айгүй их олон охид бүсгүүчүүд гинт ингээд өртөө болчдаг. Би нэг ганц удаа сонсоо. Би нэг 2-3 удаа сонсч байсан. Ийм тохиолж байсан. Ингээд найз залуу, найз охиндоо ингээд амар
үнэтэй цүнх мөнх ингээ Louis Vuitton-ы цүнх дээр авч өгчөө дараа нь ингээ май бэлэг гэж өгснийхаа дараа хитэн сарын дараа хөө нэрэ чин тэр цүнхнийхаа талыг хизээ өгөх юм. Тэнгүүт нь чи юу яриад байгаа юм бэ? Чи надад энийг бэлэг гэж өгсөн биз дээ. Гингүүт нь үгүй чи зүгээр амар авмаар байсан болохоор би чамд авч өгсөн. Бэлэг биш мөнгөө өг. Чи одоо надад ингээд өртөө болсон. Тэгээд ингээд найз охиноо ингээд ажилуулад төцөн зураг мураг ингээд явуулаад тийм юм болж байсангүй байгаа. Тэгэд ингээд дандаа ингээд айлгаж ингээд сүрдүүлдэг. Чи одоо миний мөнгийг өгөхгүй бол би чамааг одоо тий миний мөнгийг хулгайлсан гэж одоо чамаа цагдаад өгнө. За нэг юм уучлаарай. Нэг юм хэлье. Тэр залуу тэр хүн өөрөө мэдэж мөнгө өдөр төлөөд бүх юмуудын төлөөд хоол моол аваад цүнх мөнх өдөр авсан бол та тэр хүнд ямар ч үргүй. Тэр хүн өөрөө мэдэж энэ бүх зүйлүүдийг авсан. Хуулаараа бол тэр хүн таныг миний мөнгийг хулгайлсан одоо надаас мөнгө зээлчиж буцааж өгөөгүй гэсэн хууль сүрсэн зүйл бол байхгүй. Тийм болохоор иймэрдүү зүйлүүд бас ингээд тухайн улсынхан ер нь хуулаа мэдэх ямар нэгэн оронд байгуул те blackmail-ийн хуулийг мэд ингээд sextortion-гийн одоо хууль одоо тийм одоо sexual harassment хуулиудыг тэр бүх одоо бид нар интернеттэй байна AI-тай байна энэ бүх зүйлүүдийг айгүй амархан судлаад одоо найзын хуваар те би тэр бүх зүйлүүдийг олоод чи наад залуудаа энэ хуулийг ингээд явуулаад би ерөөсөө нүцгэн зураг явуулаад би буруу юм хийгээгүй чи харин надаас ингээд мөнгө нэхэд байгаа илүү их юм ингээд яагаад байгаа намайг ингээд sexual harass хийгээд байгаа ингээд бэлгийн дарамт үзүүлээд байгаа нь харин хууль бус хоёулангийн ахуулж исэн зургууд надад одоо хүртэл байгаа. Чиний нэр усыг чинь мэднэ. Би чиний эцэг эхийг чинь мэднэ. Би чамайг хаана ажилтгийг чинь мэднэ. Тэгээ чиний энэ бүх явуулсан мессежүүдийг чинь надад скриншот байна. Чи намайг дахиж ингэж сүрдүүлвэл би чамайг бас буцаагаа сүрдүүлж чадна шүү гэсэн одоо тийм зоригтой буцаагаа сүрдүүл заяа. Oh my god. Яа миний бүр уур хүрчлээ. Яа гинт ингэ бос бодсон чи ингээд зүгээр уур хүрчлээ. За тэгээд ихэнхдээ миний хувийн experience-ээр бол ингээд би ингээд найзууд руугаа ингэж бичээд явуул гэж би хэлчихсэн. Тэнгүүд нь тэр гачин залуу нь тэр X найз залуу айгаа за би чамайг зүгээр орхи гэд орхижсэн. Тэгсний дараа зүгээр block unfriend бүх юмн дээр block. Тэг их аккаунт руу бүгдийг block. Бүх найзууд руугаа те бичээд энэ хүн ингээд аюултай хүн шүү. Ингээд энэ хүнийг report хий гэх бүр энэ интернетээс бүр алга болгоо заяа. Гэр бүлийн хувьас юу хийж болох вэ? Ах эгчнэр одоо би бол нэг их шүмжлэхгүй байх гэж бодож. Ялангуяа эмэгтэй хүн бол те өөр эмэгтэй хүнийг ингээд сонсоход бол нэг их шүмжлэхгүй байх гэж бодож байна. Та хэрэг эмэгтэй хүн бусад эмэгтэй хүн ингээд ийм хэцүү асуудалд ороод байхад үүдсэн чи яах гэж зураг авсан чи яагаад ингэсэн чи өөрөө ингээд хүссэн юм шүү гэж хэлвэл oh my god. Зарим хүмүүс ингээд зураг авахгүй л ийм юм болохгүй штэ. Би зураг аваагүй тэгээ бас надад яг ийм юм болж исэн заяа. Би та нарт хуваалцсан заяа. Удахгүй би та нарт хуваалцсан. Тэ ихч мэгчээр ингээд яг бол бас ихчэр эдэр бас ялгаагүй тэр ингээд найзуудын хийж болох зүйлүүдийг ингээд ялгаагүй хуваалцах ба. Тэр одоо өөр мэддэг хүн одоо таньдаг хүн байх ч юм уу, тийм хүмүүстэй холбогдож одоо чамайг хамгаалах ч юм уу, эсвэл тэр ичнэр ч юм уу, чиний өмнөөс ч одоо тэр хүн рүү ч одоо залгаж одоо айлгаж сүрдүүлэх ч юм уу, бас тийм зүйлүүдээр тусалж болно. Надад юм яг болж хахад би яг дуустайхан дараа би ээжтэй би хэлжсэн. Тухайн үед бас ээжтэй хэлэхээс ингээд амар айжсэн. Яг тэгвэл ингээд тухайн үед ингээд миний ингээ бүх одоо дагдаг хүмүүс рүү одоо тэр хүн тэр юмуд явуулсан байгаа байхгүй да. Одоо яаж хийж байгаа бол бас энэ ээж аваа хоёр дээр ингээл одоо очих уу дээ гэж бол бас айжсэн. Би тэр асуудлаа шийдсэн ч гэсэн бас ингээд миний ээж аваа хоёрыг одоо ингээ таньдаг хүмүүс одоо бас ингээ мэдсэн байгаа байхгүй да. Тэгвэл тэд нар бас ингээд манай ээж аваа хоёрыг бас мэдж байгаа гэж одоо л ингээ санаандгүй ингээл нэрэ баны тэрнээс амар юм болсон те баны зүгээр гэх юм бол ээж аваа хоёр ингээ юм мэдээгүй ингээ хүүшин нэрээ миний охин яасан ингээ те ээжээгаа ингээл тийм эвгүй байдалд оруулахгүй тул бас би өөрөө очиж хэлжсэн. Тэгээ би манай ээж ингээд энэ зүйлэнд яаж react хийдсэнд би бас амар их баярлдаг. Манай ээж ингээд ерөөсөө намайг ингэж буруутгаагүй те яага намайг ингээд онлайнаар зураг мураг ингээл одоо бикинитэй зураг мургаа ингээл оруулд юм ингээд ерөөсөө тийм юм дээр намайг ерөөсөө буруутгаагүй. Манай ээж ингээд react нь айгүй тайван байсан. Тэгэл яг үний юм бэлээ. Та яаж react байгаа нь одоо хүүхд чинь одоо ямар react одоо гарах вэ гэдэг нь яг үний юм бэлээ. Манай ээж амар тайван байсан болохоор би ингээд анх хэлэхээс өмнө ингээд амар сандраад айжсэн. Мэдээд санаа зовсон байдалтай. Гэтэ айгүй надад тайван харьцаад миний ингээ бүхт ингээд айжсэн сандарч исэн бүх зүйл бас ингээ ялгаагүй айгүй тайван болж исэн. Тэгээд та хэрэг ямар нэгэн эцэг их одоо сонсож байгаа бол хэрэг хүүхд чинь ямар нэгэн ийм асуудалтай болоод ер нь эргүүл гэтээ нэг амар ууралж хашгираад нэг амар буруутгаад байх юм байхгүй. Би ингээд өмнө хэлсэн шүү дээ. Иймэрдүү ямар нэгэн бэлгийн дарамтанд ингээд орсон хүн хамгийн түрүүнд одоо дарамтанд орсон хүн өөрийгөө түрүүлж буруутгадаг. Тийм болохоор тэн дээр нэмээд ингээл чиний буруу ингээд ах юусоо шаардлагагүй тийм тайван байх хэвээр тэгээ яаж туслах одоо спорт хийх нь л ер нь айгүй
чухал. За мэдээ дараагийн зүйл бол ямар нэгэн цагдаа магдаа ингээд эдэрт очихдоо мэдээж бүх одоо баталгаа чинь байх хэвээр. Би бүр энэ баталгаа гэдэг зүйл бол үнэхээр чухал. Скриншот, нэр ус, зураг мураг байгаа бүх юмудаа ингээ нэг фолдер дотор хийгээд хадгал заяа. Өөрөө тэрийг хадгалмааргүй байгуул тэр фолдер авсан одоо мэдэл найзуудын хуваар заяа, найзын хуваар, одоо эцэг эхийн хуваар, одоо нах эгч нарын хуваар заяа өөр туслах зүйл бол ихэнх одоо ийм дарамтанд орсон хүмүүс тэр баримтаа ингээд өөрсдөө одоо утсан дээрээ ч юм уу компьютер дээр хадгалах дурггүй. Ягаад гэвэл ингээд өөрт нь дандаа ингээд нөгөө сануулга байдаг болохоор ингээд өөрийг нь илүү стресстүүлдэг. Эцэг хуваар ч юм уу тэр одоо баталгааг нь одоо хадгалах хүн нь байж болно. Би ингээд хит хитэ охтуудад ингээд хит хитэн найзуудтай бас ингээд манай найзууд ингээд би ингээд юусе хармааргүй байна. Би ингээд чат мат ч юм уу ингээд зураг мураг уцсан дээр юусе байлгамаараа би ингээд санаандгүй ч хүртэл ингээд ормооргүй байна. Ингээд миний уцнаас зүгээр би ингээд алга болгомоор байна. Гэтэн ингээд за тэгвэл над руу явуулчих. Би зүгээр хадгалаад дайжээ. Чи тэгээ цагдаа магдаад очиход ингээд надад ингээд бэлэн байна. Тиймэрдүү одоо байдлаар тусалж олно. Чадвал скриншот хийгээд бас ингээд өөр уцаар уцсныхаа одоо скринээ одоо ингээд өөр уцаар ингээд бичлэг гэдэр авах нь амар чухал шүү. Тэгвэл энэ зарим тэнэг одоо ингээд очингууд ингээд чи над зураг өөрөө фотошоплоод яналтсан байх юм байлгүй яах юм ах ингэж одоо хэлж магадгүй. Эсвэл чи надад AI ашиглаад ингэсэн байж магадгүй шиг гэл. Магадгүй тиймэрдүү үед өөрийнхөө уцаа өөр уцаар ингээд бичлэг ингээд авахаас өмнө одоо энэ өдөр байна цаг ийм цаг олж ийм өдөр энэ одоо миний баримтаа гэдэг ингээд уцаа ингээд харуулад илүү баталгаатай ингээд баримт үүсгэж болно надад. Дараагийн зүйл бол заяа. За энэ хүмүүсийг цагдаа магдаат ингээд хилээд айдгүй юм байна гэж бодъё заяа. За цагдаанаас бүр айдгүй тийм солиотой хорон санаатай хүн бүр тийм egotistical narcissistic хүн юм байна гэж би боддог. За цагдаа хүмүүсээс айдаг. Би наад цагдаа магдаат чинь ингээд мөнгө төг ахвал эдээр өгөөл надад чинь алга болох чинь гэж одоо сүрдүүлвэл тэгвэл бүхэл бүтэн нийгмийг та хахуул өгч чадах уу? Чадахгүй. Окей. Social media гэдэг зүйл чинь, интернет гэдэг зүйл чинь хүн бүхэн хүссэн юмаа постол одоо оруулж чадах, одоо дуу хоолойгоо гаргаж чадах газар. За энэ ингээд үнэхээр цагдаа магдаа тийм юм болохгүй байгуул зүгээр шууд буцаад одоо дайрах одоо шууд одоо буцааж ирэхэж одоо сүрдүүлэхийн тухайл одоо нэг зөвлөгөө өгөх гээд байна. За яа. Яг бол ийм зүйлүүд бол болдог. За нүцгэн зураг би хүн рүү явуулахад бас ингээд эмэгтэй хүний хувьас нийгэм зөвшөөрөгдөөгүй зүйл юм байна. Бас ялгаагүй хүний зөвшөөрөлгүй зургуудын хүмүүсүүд тарах, олд нийт тарах бас нийгэм зөвшөөрөгдөөгүй зүйл. За тэрэндээ би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ хүн цагдаанаас айдаг юм бол ямар ч нэг айх зүйл байгаа. Хүн бүхний айдаг зүйл бол ингээд бүхэл бүтэн уус, бүхэл бүтэн нийгэм өөрсдийг нь дайрна. Ер нь ингээд иймэрдүү одоо би чиний зургийг чи ийш постлон мосон гэдэг одоо хүмүүс рүү одоо хуваалцдаг залуучууд ер нь өөрсдийгаа нэг амар том мундаг залуу шиг л одоо харуулах гэж нэг би амар олон охтуудтай унтдаг. Би одоо ийм охинтой ингээд унтсан гэл амар хуваалцдаг хүмүүс бол энэ хүмүүст бол олон нийтэд бусад залуучуудад, бусад охтуудад одоо яаж харагдаж байгаа нь бол хамгийн чухал. Тэгвэл ялгаагүй ингээл чи миний нүцгэн зургийг хуваалцах юм бол би чамайг дахиж Монгол улс би чамайг одоо энэ Тайван улс, би чамайг одоо Америкт дахиж бүр ямар ч эмэгтэй хүн чиний зүг рүү харахгүй болтол би чамайг ямар хүн гэдгийг чинь би ингээд бас харуулж чадъя шүү. Ганц ялгаан гэх юм бол тэгвэл ингээд нэр хүнд халтсан. Наа хүн чинь аль хэдийн нэр хүнд ингээ халтчаад байна. Та бол яг энэ хүний бодит байдлыг хэлээд байна. Надад бол тэр бол ерөөс нэр хүнд халтсан юм бол байхгүй. Тэр хүн үнэхээр л таныг ингээд нүцгэн зургийг чинь гарган гэж ингээд олон нийтэд таран гэж таныг сүрдүүлсэн. Та тэрийг нь олон нийтэд ингээд хуваалцахад энэ бол ерөөсө хууль бус зүйл. Яг бол та нэр хүнд нь халдаагүй. Яг бол үнэхээр л тийм зүйл хийсэн зүйл. Тэгэд энийг та аль хэдийн ингээд скриншот бүх зүйлээрээ ингээд баталгаад болж байгаа. За тэгвэл нийгмээс айдгүй надад хамаагүй. Ажилдаг газрын мэддэг бол ажлын газар руу нь явуул. Ажлын газрын линк дээр чинь одоо LinkedIn гэдэг дээр чинь одоо бүх одоо ажлын хүмүүсүүдийн ингээл одоо тухайн компанид ажилладаг бүх хүмүүсүүдийн имэйл эдэр бүх юмуд байна. Болохгүй бол бүх тэр линктийнхэн тэр компанийн ажлыг дарах бүх хүмүүс рүү танаа нэг ажлын чинь нэг ийм хүн ингэдэм байх ингээд явуул. Ажлын шараа олго. Ямар нэгэн том компани бол ямар ч нэгэн компани бол олон нийтэд ингээд ийм ямаад бол ямар ч тийм одоо эмэгтэй хүнийг ингээд сүрдүүлдэг хүнийг тэр компанид байлгаад байхгүй.
тэр тухайн компани нэр хүнд халдсан байна гэдэг тэр хүнийг хална. Надад нэг найзууд хэлэх нэг ингээд нэг нөлөөгүй юм шиг надад санагдчих юм аа. Ягаад гэвэл ингэж сэтгэдэг одоо тийм хорон сонтой хүний одоо яг бол тэр хүн бодвол найзууд руу бол одоо энэ одоо хүний одоо нүцэн зургийг одоо явуулж байж байгаа л нэг найзууд руу нь явуул гэдэг бол надад нэг нөлөөлөөгүй юм шиг санагдсан юм аа. Гэтэ хүмүүс эцэг ихээс айдаг. Ажил төрлөөсөө одоо халагдахаас айдаг. Нийгмийн шүүмжлэлт одоо хүртгэхээс айдаг. За өөр гэх юм бол би буцаж хэлмээр байна. Нүцгэн зураг авуулах найз бинг бүр дахин хэлмээр энэ заяо. Та найз залуу руугаа нөхөр руугаа бүр ямар ч танихгүй хүн рүү ч ингээд зөвхөн нүцэн зургаа ингээд явуулсан таны буруу биш заяо гэдгийг би бол үнэхээр хэлмээр байна. Тухайн үедээ хүмүүс ингээд үнэхээр л ингээд сайхан халуухан санагдаал ингээд like sexy болоод ингээд тэ хүнтэй унтмаас санагдаал ингээд яах гал ингээд явуулсан. Тэгээ залуу ч гэсэн ялгаагүй тань руу ингээд тэ юм ууныхын зургаа ингээд явуулаад болж байгаа шүү дээ. Энэ ингээл хоёр хүн ингээл би бинтэй консент хийгээл хоёр хүн яаж унтдагтай адилхан хоёр хүн онлайнаар ингээл текст мессежээр ингээл би бин руугаа ингээд секст хийж байгаа. Зөвхөн онлайнаар л секс хийж байгаа л ингээл онлайнаар би бэлгийн харилцаанд оролцож байгаа ингээл тийм зүйл. За энэ дээр бол нэг амар айж ичээд даах зүйл байдгүй. Энэ дээр та ингээд нэг их олон хүмүүс ийм зүйлд одоо ингээд онлайнаар тэгээ секс хийдүү гэж бодож байгаа бол тал буруу бодчих. Бараг бүх хүмүүс тэгдэг. За бүр ингээд за энэ охин стаймер даруухан бараг ингэдэггүй байх та. Ийм зураг мураг авдаггүй байх та гэсэн охтууд залуучууд ч хүртэл өөрийн хувийн зандаа ялгаагүй л адилхан юм хийж байгаа. За та бүр үнэхээр би сте хизээч юм хийдэггүй. Би ойлгохгүй байна. Google за окей no problem та үнэхээр хийдэггүй бол таны амьдрал чинь сайхан хизээч хийхгүй бол тэгэл окей энэ бичлэг бол тань зориулагдахгүй заа юу та өөр тийшээ явна. Бас миний нэг анзаарсан зүйл бол ингээд би өөрийнх нь одоо надад өөртөө хувийн ингээд босон зүйлээ ярьсан чинь босод ойр хавийн эмэгтэйчүүд ингээд охид бүсгүүчүүд бас ингээд энэ хүн ярьчихж байгаа юм чинь ингээд илүү тайвшраад би бас энэ хүнтэй ингээд хуваалцвал зүгээр юм уу гэсэн тийм аюулгүй орчин зай үүсгдэг би ингээд анзаарсан. Би ингээд анх надад тохиолдсон зүйлүүдийг ярих надад бол амар олон охтууд ингээд миний 10 жилийн ингээд бараг ярьж байгаагүй нэг хүн ч юм бага ангийн найз ч юм уу эсвэл манай доотлын ангийн охтууд ч юм уу дээдлийн охтууд ингээд амар олон хүмүүс ингээд надад бас юм тохиолж байсан ингээд амар хуваалцаал ингээд би бинд амар спорт өгч байсан. Тийм болохоор би бас энэ бичлэгийг те ийм зүйлүүдийг ярьж байгаадаа ингээд бас та нарт ингээд ийм асуудалд орсон охид бүсгүүчүүдийг бас ингээд миний ядаж YouTube channel те ямар нэг юм хэцүү зүйл болвол өөр ирэхгүй л ингээд хуваалцмаар бас ингээд одоо хүн л болсон хойно те хуваалцмал санагдсан шүү дээ. Тийм болохоор бас би тийм одоо аюулгүй орчин байдлыг би бас үүсгэмээр байна. Тийм болохоор би танарт бас өөртөө босон зүйлээ би яриа. Заяа тэгвэл ядаж та нар бас өөртөө босон зүйлээ ингээд хуваалцах ядаж ингээд нэг стрессээ тайлах одоо үе байгаасаа гэж би бол найдаж байна. За надад босон зүйл бол ингээд хэдэн он юм бэ? 22 онд юм уу болж исэн. 22 онд би нэг найзтайгаа Тайван зөв нөгөө Spring Breaker хаврынхаа амралтаараа ингээ нэг хот руу явж байсан. 2 дахь өдөр жилөө ингээ би сэрсэн чинь ингээ надаас ингээ баахан хүмүүс ингээ бүр өмнө холбогдож байгаа хүмүүс. Гэтэ ихэнхдээ ингээ намайг дагдаг эрэгтэй найз ч юм уу эсвэл нэг таньдаг нэг эрэгтэй хүн ч юм уу ингээ байжсан. Бүгдээрээ ингээ скриншот явуулаад за би та нарт ямар скриншот гэдгийг ингээ харуулъя. За би та нарт бүр зарим мессежүүдийн ч ингээ харуулъя. Заяа ингээ хүй баны чи OnlyFans нийцсэн юм уу гэд би бүр what like ингээл үгүй би OnlyFans юу яриад байгаа юм гэсэн чинь надад скриншот явуулж байгаа аахгүй да. Тэгсэн чинь ингээ нэг баны ингээ нэг дугаартай ингээ яатсан. Нэг хүн ингээ нэг Instagram-аар ингээ намайг нэг OnlyFans-ийн модель шиг ингээ намайг ингээ онлайнаар ингээ рекламдж байгаа тийм болж байсан. Энэ пэйжүүд ингээ те энэ профайлууд бүгдээрээ намайг блоклцсон. Тэгэхээр би юусоо ингээ харж мэдэж чадахгүй. Тийм. Гэтэ ингээд миний зүгээр Instagram дээр одоо оруулж исэн зургуудыг аваад эдгээр оруулаад тэгээ миний оруулж исэн зургуудыг ингээд ашиглаад ингээ OnlyFans-д төстэй нэг Fansly гэдэг иймэрдүү ингээд аккаунт ингээд нээсэн. Одоо жишээлбэл энэ Fansly гэдэг одоо дээрх одоо тэр cover art нь би ингээд усан бассейны хажуудын санал дээр ингээд бикинитайгаа байгаа зургийг ингээд баннераа олгоцсон. Тэгээ миний нэг сторид оруулсан. Би ингээд орон дотроо ингээд ингээд хөөрхөн селфи авчихсан сториг ингээд намайг ингээд нүцгэн байгаа юм шиг ингээд харагдуулаад profile picture болгоцсон. Ингээд бүр юм verified account ингээд
гарч иржсэн. Одоо ингээ харангууд тийм 349 дагагчтай 29 зураг 8 бичлэг. Тэгээ би энийг нь одоо энэ вебсайт нь олцоод би ингээ бүр гайхаад ингээд би үнэ хэлээ. Надад миний like nudes надад байгаа, окей. Одоо би нэг амар ийм олон юм ярьчаад нэг надад ямар ч nudes байхгүйг бол үнэн тэнэглээ ш тэ. Тэгээ би бүр гайхаад ингээд ямар хүн нь хин одоо миний одоо nudes-ийг аваад постлцсан бол гэ би бүр гайхаад тэгээ би ингээд аккаунт руу ороод яг энэ Fansly дээр нөгөө preview гэж шууд зургийг харж болохгүй гэтээ ингээд зургийг ингээд жоохон blur болгоцсон ингээд байдал ингээд харна. Би одоо авсан зургууд бол өөрөө мэдчихэж байгаа штэ. Тэгээ би ингээд preview-г нь одоо те ингээд blur болцсон ингээд харсан чинь ингээд би ингээд шууд хараад энэ надад ерөөсөө миний зураг ерөөсөө биш байна. Тэгээ миний анзаарсан зүйл ингээд тэр бичлэг зургууд нь ингээд ерөөсөө хүний царай ороогүй дандаа ингээд хүзүүнээс доош ингээд masturbate хийж байгаа л ингээд тиймэрдүүл ерөн бичлэг ерөн байж байгаа л ерөн харагцсан. Тэгэл ингээд бас энэ хүн бас овоо мөнгө олцсон байгаа аахгүй да 349 subscriber followers ч шиг нэг subscriber авахд нэг $20 ч шиг бас ядаргаатай тэнэг гарууч чинь бас овоо намайг тэгээ би чинь бүр тохоо чинь бүр амар санагдаж надад ерөөсөө өмнө ингээд ийм юм тохиолдож байгаагүй би бүр ингээд бүр what the hell бүр oh my god гэж бодоод манай найзуудыг явуулсан ч гэсэн бүх скриншотуудыг би ингээд бүгдийг аваад хамгийн түрүүнд би Instagram руу би ингээд бичсэн би ингээд Instagram-аар мессеж авал ингээд миний зургийг ашиглаад хүн ингээд OnlyFans ингээд nudes зараад байна. Энэ бол би биш. Энийг ингээд take down хийнө гэд би ингээд бүгдээр ингээд report хийсэн. Одоо над руу мессеж авуулсан найзууд руугаа би шууд надах чинь би биш шүү. Шууд block хийгээрээ like report хий гэж би ингээд асуусан. Манай найзууд тэгээ report хийсэн. Дандаа ингээд намайг дагдаг ч юм уу эсвэл миний дагдаг хүмүүсүүдийг бүгдээр ингээд дагцсан байсан байхгүй та. Тэгэл би шууд за ер нь ингээд дандаа миний таньдаг хүмүүсүүдийг ер нь дагаад байгаа юм чинь гэл би шууд story дээрээ энэ би биш үү та нар ийм одоо юмас follow дээр аваад ингээд те 30 өдрийн одоо өнгөө 30 өдөр яхам одоо subscription ахам бол 30 ийм энэ ерөөсөө би биш шүү. Би ерөөсөө биш ийм зам болох юм бол шууд report хийгээрээ те report хийгээрэй гэсэн. Тэгэл амар олон хүмүүс ингээд report хийгээд тэгээд Instagram ч гэсэн миний мессежийг ингээд хараад тэр Instagram аккаунтыг ингээд устгасан байгаа. Энэ анзаарч байгаа л энэ Fansly-хэн дээр нь wix.app гэд байгаа. Тэгэхээр ингээд ойлгомжтой. Яг хоо Fansly руу зүгээр шууд өөртөө бас би аль руу бичсэн. Би Fansly руу бичсэн. Бас энэ Fansly гэдэг энэ вебсайт нь Wix гэдэг компани одоо байгуулсан одоо вебсайт байгаа аахгүй да би Wix тэгээ Fansly аль руу би ингээд имэйл бичсэн. Ингээд this is considered phishing. Англиар бол phishing PH. Okay? Айгуу дажгүй энэ Fansly Wix аль нэг бараг өдрийн дотор 2-3 өдрийн дотор шууд над руу хариу бичсэн. Тэгээ бүх энэ вебсайтуудыг устгасан байгаа. Тийм. Тэгээ би яг санджийн тухайн үед ингээд амар олон хит доктод миний ингээд таньдаг бас нэг их ярьдгүй октод хүртэл ингээд над руу ингээд бас бичээд ингээд надад бас яг ийм юм тохиолдсон шиш бүр ингээд Instagram дээр нэгэ story mori дээр нь ингээд зүгээр шууд одоо ингээд те годгоо ингээд оруулаад ингээд тэр мэрийг одоо оруулж байгаа ингээд бүр амар ингээд юмуд ингээд оруулж исэн ингээд би бол хувьдаа хин миний зургийг аваад тийм юм нэгснийг бол би ерөөсөө мэдэхгүй тийм гэтээ харахад бол ингээд ерөөсөө миний надад байдаг одоо нүсгэн зураг мураг байгаагүй байсан болохоор мэдээж одоо миний зүгээр тооцоосноор бол нэг танихгүй хүн л нөгөө миний Instagram аккаунт ч нөгөө нэг public байдаг болохоор зүгээр миний зургийг аваад ингээд оруулсан байгаа аахгүй да. Тийм болохоор би бол нэг миний таньдаг хүн энэ вебсайтыг хийсэн гэж би бол бодохгүй байна. Гэтэ ингээл ер нь тэр нь юу гэдэг вэ? Гэтэ энэ их ялгаагүй иймэрдүү зүйл те таньгүй хүн таныг ийм байдалд оруулчих магадгүй таньдаг хүн ч хүрт таныг ийм байдалд оруулж магадгүй. Тийм болохоор хэцүү. Ингээ тийм тэгээ би энэ явтыг би ээжтэй хэлчихсэн. Тэгээ манай ээж айгуу тайван ажилтжсэн. Тэгээд ийм үед бас би ингээд найзуудтай бас амар санаа зовж ингээд хэлжсэн. Би ингээд миний бага найзууд руу ч ингээд дагаал ингээд мессеж авуулгаал те. Ингээд эхний сараа ингээд $20 явах юм бол 2 дахь сар нь үнэгүй гээл те. Ийм бичгүүд ингээд яагаал би чинь бас тухайн үед бас айгүй иччихсэн. Ингээд oh my god намайг ингээд бодчихгүй дээ. Намаа нэг OnlyFans ингээд модель ингээд болцсон байна гээл амар санаа зовж. Тэгэхэд манай найзууд ингээд ерөөсө тэгэж юу гэжтэй бааны чамаа юу гэж тэгэж бодож байдгийг угаасаа л ингээд ийм
фейк гэдэг нь ингээд ойлгомжтой. Ингээд намайг илүү ингээд баярлуулах гэдэг ингээд наа хүн чинь л ингээд тэнэл байгаа аахгүй да. Гэтэ яг хөөхөн намайг ингээд өөгшүүлээ. За чи одоо ингээд мэдээд авлаа те ямар нэгэн хүн чамайг өстө үнэхээр хөөхөн байна. Үнэхээр халуухан байна гэж одоо л ингээд оруулсан байлгүй. Энийг нэг амар чи нэг өөрийгөө нэг ингээд нэг чам руу нэг дайрсан зүйл гэж нэг харахгүй те. Өөрийгөө зүгээр л зааста нэг өдөр те бүр нэг мөнгөгүй юугүй олвол за бас нэг ийм төрлийн ажилтаа болж болох юм байна шүү гэж бодчих гээл тэгэл одоо марччих гээл манай найзууд гэсэн. I was like манай найзууд тэгж хэлэхдээ гинт үгүй нэг айдчихсэн юм ингээл алуугаар би гинт нэрэ like maybe I am pretty like yeah I am hot like why wouldn't you yeah би чинь хөөрхөн штэ би чинь sexy штэ би чинь бас нэг хөөрхөн биш штэ миний найзууд ингээ миний харах үнцгийг шууд өөрчилж чадсан ингээд нэг амар айгаал хичээлстэй яана олон хүмүүс ингээл айгаал намайг ингээ шүмжлэгээ гэхийн оронд те өстөө чи чин халуухан штэ чи чин хөөрхөн штэ харсан ч яадээ хичээд таах юм байхгүй хүмүүстэй ямар халуухан охин бэ гэж л одоо хэлэх байлгүй гэл I'm like you know what тэгэж I'm like you know what yeah you are right bestie hell yeah гэдэг би мэдээж нэг амар зураг мураг ингээл нэг OnlyFans би нээхгүй заяо гэтээ ингээд би ингээ манай найзууд ингээд миний харах үнцгийг би өөрчилсөнд нь ингээд амар баярлав. Ихэнх хүмүүстэй ингээд нэг жоохон ярьж марчаал нэг сар мар нэг хов баазч нэг 2-7 нэг за нэг дээдэлтэй ярьчаал тэгэл марччин заяо. Ингээд эмэгтэй хүний бие чинь ямар сайхан үзэгсэлнтэй билээ. Эмэгтэй хүний чинь одоо нүцгэн бие чинь ингээд урлагт ер нь бол амар олон ингээд бүр түүхэнд ингээд бүр эмэгтэй хүний биеэр айгүй их олон урлаг ингээд бий болгож гаргаж байна. Өөрийнх нь биесээ битгий ич тэ ерөөсө битгий ич чи хөөрхөн чи өстө секси миний найз халуухан шиг гингүүт ингээл дандаа ингээд би ингээд анзаарсан миний ингээд айж иччихсэн ингээд найзууд ингээд гинт ингээд ингээд инээж минийгээл ингээд нэг амар сериосны зүйлийг ингээд жоохон бүр нэг амар сериосны хүлээж авахгүй да яа ингээд тухайн үед тэгвэл үнэхээр ингээд яана одоо миний ингээд амьдрал сүрхэж байгаа юм шиг ингээд тийм бодол яг ингээд бодогддог. Гэтэ ингээд тийм хэцүү үед ингээд хайдаа жоохон ингээд инээгээд ч юм уу жоохон ингээд тийм сериосны байдлыг ингээд жоохон багсангууд бас нэг инээлтэл ингээд ерөнтэй ойр хавч чи ингээд үнэхээр намайг дэмждэг хамгаалах ингээд охид бүсгүүчүүд байна гэдгийг ол мэдэх айгуу гоё. Би ингээд бас энийг эрэгтэй найзуудтайгаа ингээд хуваалж яхад бас манай эрэгтэй найзууд бас хэд хэдэн хүмүүс бас өөртөө болж исэн зүйлүүдэд хуваалцчихсан. Гэсэн ингээд одоо найз охинтойгоо одоо унтсан бичлэг одоо хийх ч юм уу эсвэл одоо тийм нэг deck pic гэдэр ингээд явуулахт нь одоо эксүүд нь дараа нь тэрийг нь хадгалцсан ингээд найз охтууд руугаа ингээл явуулаад ёо энэ юу нээр жижигхэн багаас гэл эсвэл найз охтууд руугаа одоо хамт хийжсэн бичлэгээ ингээд шеэр мэр хийж байгааг одоо мэдтэй тэр эрэхтээ тэр найз залуу бас ингээл ялгаагүй л ингээл oh my god ягаа миний ингээд бид хоёр ингээд хувийн юмыг ингээд найзтайгаа ерөөсөө ялгаагүй заа битээ нэг ийм хөгийн новшины хүний хувийн байдлыг хувийн зүйлийг битээ найзууд руугаа ингээд тараал та хоёр хосуудын дунд ингээл би биндээ одоо өгдөг одоо хайрын захаа маха эдэртэй ялгаагүй те гой ахуусан зураг модгаа яаж хадгалж одоо хэлсэн үгийг бид нар одоо яаж хадгалж нандгадаг хэлээ тэрнтэй ялгаагүй би бинтээ хуваалцсан одоо тийм зургуудыг нөхцөн зургуудыг тийм одоо бичлэг тийм байгуул те бинийхэн дундаа байлгах л да яагаад бусад хүмүүстэй хуваалцах хэрэгтэй гэж заяа тийм болохоор энэ эрэгтэй юм чинь нэг тоохгүй мохгүй гэсэн бас битгий тэгэж бодоорой. За одоо бүгдээрээ зүгээр сүүлийнхэн топикоо ярив. Энэ бол ингээд ер нь sexting хийж байгаа үед sexting хийж байгаа зүйлд бол анхаарах. Явуулж байгаа бол мэдээж одоо бид нар ийм нийгэмд одоо эмэгтэй хүнийг шүүмжилж эмэгтэй хүнийг одоо ингээд бараг буруутгадаг одоо нийгэмд л байгаа юм чинь те бас хэд хэдэн өөрийгөө хамгаалах зүйл мэдээж хийх ёстой. Одоо үнэхээр ингээд ийм тохиолдол бүр дахиж хизэж ийм мессеж зураг мураг ингээд явуулмааргүй байгуул окей би ойлгож байна. Энэ бол таны л сонголт тий би бол таны хизэж сонголтыг одоо үгүй буцаад одоо секси гэж бол би бол ерөөсөө тгийж хэлэхгүй би таны сонголтыг хүндэлж байна. Бас үүнээс гадна ямар нэгэн хүн таныг хүчээр зураг мураг авахуулаад ингээд заавалжгүй нэг секс тиймээр агуул хихэлгүүлэх гээд байгаа бол бас амар буруу шүү. За ёо. Sexting гэж байгаа хүнтэй унтахтаа ингээл хүн ингээд ядаа ямар гой мэдрэмжүүдийг мэдрэгдэг гэлээ өөрийн хүсэлтэй л хүнтэй унтдээ штэ. Тэрнтэй ялгаагүй өөрийнх нь хүсэлтэй л хүнтэй секс гэж нүцэн зургуудаа л явуулах ёстой. За ёо. Ямар нэгэн нүцгэн зураг гэдээр авж байгаа болол зүгээр анхаарах зүйл бол гэх юм бол яг
Би бол хувьдаа нэг нүүр цараймаар бол нэг оруулдаггүй. Өөрийгөө бас хамгаалж байгаасаа гадна би зүгээр хувьдаа бас оруулах дурггүй. Заяа. Энэ ингээл бас тухайн хүний reference хийж болно. Тэгээд энэ зүгээр бас та нар өөрсдөө хамгаалалттай байдалтай зүгээр ийм зургууд явуулж олно. Гэтэ бити одоо нүрээ бити юу н харуулаарай. Тэгэхээр ямар нэгэн газартаа одоо шивэстэй байгуул maybe тэр шивэстэй газартаа одоо битгий одоо тэр шивэстэй хэсэг одоо битгий харуулах ч юм уу те. Тиймэрдүү зүйл байгаа. Иймэрдүү зураг мураг те бичлэгээ дээр ингээд явуулж байгаа бол битгий шууд мессенжерээр ингээд хамаагүй ингээд явуулаад битгий явуул заяа. Миний мэдхээр бол Instagram ч ингээд бүр ингээд scroll хийнгөө нөгөө disappearing messages гэх нэг байдаг. Тэр disappearing messages нь дотроо ингээд би нөгөө мессеж дээр явуулаад тэрийг нь болиулангууд тухайн дотор одоо тэр хэсэгт бичсэн мессеж бүх зургууд 24 цагийн дараа ч юм уу эсвэл нэг үнэстэй дараа ингээд алга болдог. Тэгээд тэр disappearing message дээр ингээд те ямар нэгэн хүн одоо screenshot хийх юм бол тэр нь шууд мэдэгддэг. Хамаагүй дээр гэж бол бодно. Жишээлбэл одоо WhatsApp дээр ч одоо нөгөө нэг view once одоо нэг удаа харах боломжтой гэсэн одоо тийм зургийн settings ч юм уу байдаг. Тиймэрхүү зургуудыг явуулвал дээр тэгээд энэ view once гэдэг нь одоо screenshot авчих юм бол шууд ингээд чам дээр хүн чамайг screenshot хийчлээ гэдэг notification ингээд дээр нь хэрвээ чиний зөвшөөрөлгүй ямар нэгэн хүн зургийг чинь screenshot хийсэн бол шууд наатаа устдаг гэж сүрдүүлж одоо хийл заяа. Шууд тэр битсэн мессежүүдээ ингээд авахул мессежүүдээ скриншот хийгээд би энэ хоёулынхын чатыг скриншот авчлаа. Би чамайг юусаа миний зургийг скриншот хийн гэсэн би чамд зөвшөөрөл consent өгөөгүй надад баталгаа байна гэж шууд яаж иж байгаа л над зургаа устгуул заяа. Битгий яана би энэ хүннээ амар ууралмааргүй байна. Ингээд эвгүй байдалд оруулмааргүй байна. Энэ ингээд одоо энэ байдлыг энэ мүүдийг алдаад no өөрсдөө хамгаалж ямар ч байдалд иймэрдүү байдлаар хамгийн түрүүнд та ялангуяа бүсгүй хүн хамгийн түрүүнд өөрсдөө л хамгаалах хэрэгтэй заяа. Би зүгээр хэлмээр байна. Анхааруулж хэлмээр байна. Энэ бол ингээд амьдралч сүрсэн гэсэн үг биш. Та энийг давж гарч чадна. Би айгүй олон охид бүсгүүчүүдийг давж гарахыг харж байсан. Би өөрөө энийгээ давж туусан. Одоо л надад бол энэ юусоо нэг амар том зүйл тухайн үед надад ингээд oh my god амар том зүйл болж байсан. Ингээд амьдралд маань амар том зүйл болж байсан зүйл гэж би боддог гэсэн. Одоо л надад юусоо тийм том зүйл шиг санагдаагүй. Надад айгүй жижигхэн зүйл юм шиг санагдсан. Надад би одоо бодохдоо нэг мөнгөгүй нэг ажил төрөлхгүй ямар ч авьяасгүй нэг тэнэг залуул тэдэнд төгрөг олох гэж миний зургуудыг ашигласан байна. Нэг арчаагүй л нэг гар агаа гэж би одоо боддог. Би бас ингээд энэ бичгийн тухай ингээд судалгаа ингээд хийж байхдаа ингээд ер нь энэ тухай хүмүүсүүд ингээд би дандаа ингээд хувийн байдалтай ингээд бүр үнэхээр ингээд нэг найзтайгаа дандаа нэг 2 хүний дунд те нэг 3 ингээд бүр үнэхээр дотн найзуудынхаа дунд дандаа нэг юм ингээд ярилцдаг. Нэг их олон нийтэд ингээд нэг хүмүүс ярьж байгаа ингээд анзаарагдаагүй. Тэгээд би ингээд YouTube-аас ингээд судалсан чинь за ингээд нүцгэн зураг хийгээд хүн ингээд зөвшөөрөлгүй пост одоо ямар арга хэмжээ авах вэ? Ингээд ангид article дээр байна. Гэтэ ямар ч тийм бичлэг дээр байхгүй. Тэр зөвлөгөө дээр байхгүй. Тэгээ бодонгууд би ингээд энэ бүх зүйлүүдийг би өөрөө энэ олон жилдээ ийм хууль муулаа ингээд өөрийгөө хамгаалах хуулаа мэдэж ингээд судлаад ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг би өөрөө судалж байгаа л энэ бүх баримтуудыг ингээд одоо юу хийхээ би одоо мэдж байгаа. Тэгээ би ингээд зөвхөн YouTube-аас зүгээр ингээд за миний одоо найз залуу миний нүцгэн зургийг ингээд олон нийтэд 50 ингээд сүрдүүлээд байна гэж хахад ерөөсөө тийм бичлэг нэг амар хүмүүс ингээд ярьж байгаагүй тийм бичлэг дээр тийм мэдээлэл юу айгүй баг байгааг би ер нь анзаарсан. Тэгэж бодонгот би ингээд ингээд ямар нэгэн те жоохоо охин ч юм уу те ийм байдалд ингээд ороод эсвэл ийм зүйл болж байгаагүй ингээд бүсгүй хүн ингээд юу ч мэдэхгүй ингээд одоо ийм байдалд ороогүй яахаа мэдэхгүй ингээд бүсгүй хүн охид бүсгүүчүүд ингээд ийм байдалд ороод ингээд YouTube дээр ч юм уу ингээд хайгаад ороход ингээд ямар ч бичлэг авахгүй нэг амар ярьж байгаа хүмүүс ч ингээд байхгүй би ингээд бодохдоо ингээд энэ хүмүүс бол айгүй ганцаардах ах гэж би бол бодсон. Яг л ингээд бичлэг тийм юм ингээд хүмүүс ярьж байгаа мод байхгүй болохоор ингээд өөр ирэхгүй ингээд зүгээр ингээд бодонгууд ингээд яана надад л тохиолдоод байгаа юм шиг байна гэсэн тийм одоо айдас гаж болго тэнгууд нөгөө надад л тохиолдоод байгаа энэ зүйл нэг амар тийм дотн болдгоо болохоор би л буруу юм хийчлээ гэсэн тийм бодолд орж
болох олоо гэсэн одоо магадлал амар их байгаа ахгүй да. Ийм дотн зүйл амар дотн болдог ч гэсэн иймэрдүү бичлэг дээр одоо хүмүүс нэг амар нээлттэй ярихгүй байгааг харахад бүр илүү ингээд зааста би л буруу юм хийшлээ гэж амар буруутгаж гимшиж тэгээ гимснээсээ болоод одоо тэр хүнд одоо мөнгө өгч юм уу. Тэгээд тэр хүнд одоо та мөнгө өгөөд тэр хүн таныг зүгээр орхин гэж бодож байна. Үгүй. Тэр мөнгийг чинь дуусчаал дахиад илүү мөнгө ингээл асуугаад эхэлнэ. Мөө илүү их зураг одоо бичлэг одоо явуулах ч юм уу. Би одоо эмэгтэй бүсгүүчүүд одоо тийм байдал битгий ороосаа гэж би бол бодож байна. Тийм болохоор ядаж энэ бичлэгийг үзээд тэгээ би юу гэж хэлмээр байна гэхэл ингээ та чи ерөөсө ганцаараа биш үү. Энэ зүйл зөвхөн тань тохиолдоод байгаа зүйл бол биш. Амар олон охид бүсгүүчүүдэд ингээ тохиолж ирсэн. Энэ бол ингээ буруу зүйл. Иймэрдүү үйлдэл тэгээл яг бид нар бие бинийгаа дэмжиж хамгаалж чадахгүй бол одоо бидний өөрөө одоо хэн одоо хамгаалах вэ те битгий ингээ шүүмжлээрээ нээлттэй сонс нээлттэй ингээд аюулгүй өөрсдийгөө илэрхийлэх орчин зай бүрдүүлж өг. Тийм би бол одоо өөрийнхөө ингээ туусан өөрийнхөө анзаарсан судалсан зүйлүүдээсээ л би одоо ингээ хуваалцж байна. Магадгүй надаас илүү одоо experienceтэй хүн илүү сайн мэдээлэл ингээд тусламж юм уу advice одоо өгч магадгүй хэврээ тийм хүн байвал бас door comments section дээр өөрөө бас ийм зүйлүүдийг яаж туулж ясаа ямар аргууд юу хийгээд одоо тэр мөнх одоо болжсэн юм бэ яаж давжснаа бас ингээд хуваалцвал би биндээ туслаад айгуу сайн байх гэж би бол бодож байна. За ингээд энэ 7 хоногийн бичлэг маань дууслаа. Дараагийн 7 хоногт түр баяртай. Bye.